Яг Баянгол дүүрэгт сайн жишээнүүд байна. 1-р хороо, 4-р хороонд хэрэгжиж байгаа. Бас харьцангуй санхүүгийн боломж олцоотой компани шалтгаалснаас шалтгаалаад амжилттай болж байгаа төслүүд одоо ингээд биднийг цонхоор харах ч гэсэн харагдаж байгаа. Үндсэн гол асуудалтай нэг 4 хороо байгааг нь түүж урьдчилан байдлаар мэдээлэл хөргүүлсэн. Энэ нь бол Баянгол дүүргийн 2-р хороо буюу ТБД амдуудын хэсэг, одоо яг хотын төвийн хэсэг гэж үзэж болно. Олон жил нас жилттай зөвхөн амьдрахад хэцүү асуудалтай байрнуудыг бол энэ дээр ингээд ялгаад өгсөн байгаа. Энэ дээр 2-р хороо, 3-р хороо, 20, 26 гэсэн үндсэндээ 4 хорооны асуудал. Одоо төсөв сонгон шал харуулагч ордгоо, урсан компаниуд нь ажил нь явуулдаг нэг иймэрхүү байдалтай байгаа. Яг 26-р хорооны хувьд бол хараагүй ч 32-аас аваад сууц ганцхан асуудалтай тэр байдаг. Тэгээ 20-р хороо бол маш бэрхшээлтэй хороо. Одоо эгчин хулгайны төвийн уртлын замын уртлын хэсэг. Тэгээд дэд бүтц шугамшуулж хүндрэлтэй байсан бас нэг жоохон өргөтгөл юмнууд хийгдсэн. Сонгон шалгаруулдаг 27 удаа зарлаад аж ахуйн нэгж компаниуд ороогүй байдаг. Та бүхэн бас нэг анхаарал таваа дараагийн ээлжинд сонгон шалгаруулалт зарлаад иргэдэд амьдрах орчин юмнуудыг сайжруулах тал дээр анхаарч өгөөч гэж энэ Улаанбаатар орон суучлалт компанийнхнаас бас хүсэж байгаа.